Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ Junji Ito Collection-ы 7 дугаар ангийг ярих болно. Мөн бичлэг дээр лайк, subscribe дарж, комент чинь дэмжээрэй. Баярлалаа. Огава-сан, та надад үнэхээр хуулбарлаж өгөхийг зөвшөөрөхгүй юм уу? Үгүй. Энэ пензийг хуулбарлахад танаас ямар ч зардал гарахгүй. Яг хуулбарлах нь бичлэгт нөлөөлөхгүй ч гэсэн хөгжмийн нууцлыг ийчихэд тиймэрхүү зүйл нь алга болно гэж надад мэдрэгдээд байгаа. Тийм болохоор л үгүй. Чи өөр худалдаад авчиж болохгүй юм уу? Пенсний талаарх нарийн мэдээлэл юу ч байхгүй байхад би хаанаас олж авах юм бэ? Та надад хаанаас авсныг хэлж. Үгүй, үнэхээр хэлж чадахгүй. Ийхүү харилцан яриа өндөрлөн пензийг сонирхсон охин тентгийг орхин гарч Огава ардаас нь тэр бичлэг миний амьдралаас илүү үнэтэй гэж хэлэн эргээд харах зуур нөгөө охин пензийг гарахаасаа өмнө хулгайлан аваад явсан байдаг. Хөөе, хулгайч зогс гээд ардаас нь чулуу шидэн мөнх охиныг зогсоож чаддагч өөрийнх нь шидсэн чулуугаар Огавагийн толгойг цохиж хагалснаар пенза аван зүгтаадаг. Тэр гайхалтай аялгауг сонсхийг хамгаас ихэд үсч пенз тоглуулагч хайсан ч болцсонгүй. Дараагийн хөгжмийн дэлгүүрт орж учир байдлаа настай худалдагчид хэлэхэд тэр түүний гарт байгаа пензийг анзааран "Чи үүнийг хаанаас авсан? Энэ бол манай байнгын цуглуулгын нэг хэсэг. Чи хулгайлсан байна. Хулгайлаагүй бол чамд байх учиргүй. Энэ хөгжим миний амьдралаас илүү үнэтэй" гэж аав гэж дайрна. Энэхүү пенз нь Японд байгаа ганцхан хувилбар юм байлээ л дээ. Хөлийн хурд мэдэн нөгөө газараас амжилттай зүгтаан нэгэн жижигхэн кафе руу орж ирээд эргэн тойрноо анзаартал пенз тоглуулагч байгааг харсан охин баристагаас нь гуйн нөгөө пензаа тоглуулж эхэлдэг. Пенз тоглож эхлэхэд нэг л тийм эмхтэй хүний дуулах их шиглэнтэй аялгав. Гуниг харуусал эсвэл инхри ялдам эмхтэй хоолой. Кафед байх бүх хүмүүс энэхүү аялгауг нүдэн анин сонсно. Пенз тоглогдож байх үед бидэнд цуснд будагдан үхлүүд болон газар твдэх эмхтэй дүрсийг харуулдаг. Хөгжим тоглож дуусгаад кафед сууж байсан Сайко царайтай эрэгтэй охиноос "Энэ Паула Белскат байна. Тийм биз дээ. Чи энэ хөгжмийг мэдхүү? Энэ хөгжим түүнийг нас барсны дараа бичсэн. Гинэт хөгжим эхлэхэд хачин эмэгтэй дуулж эхэлдэг. Энэ хоолой тэр эмэгтэй хоолой ч гэсэн түүний үхсний дараа энэ хөгжмийг бичсэн. Тийм биз дээ" гэж захирингуй давшлах маягтай охиноос асуудаг. Охин тэндээс нэн даруй зүгтааж эхлэх ба ардаас нь Сайко царайтай залуу хөөх бол хажуу талаас нь нөгөө хөгжмийн дэлгүүрийн настай өвөө нийлэн пензийг авах гэж хөөж эхэлдэг. Яагаад энэ пенсний араас үхэн хатан энэ олон хүмүүс авах гэж оролдож байгаа вэ гэхээр миний тамаглал бол энэхүү пенз Японд ганцхан ширхэг мөн дууг дуулсан эмэгтэйг амьд байх үед нь биш үхсний дараа түүнээс гарах хаваагаар энэхүү хөгжмийг хийсэн нь хүмүүсийг татах бас хөгжмийн сүнслэг байдлын шалтгаан байх гэж бодсон. Охины араас настай худалдагч бичлэгийг өг хэмээн хөөх үед охин давхарлсан олон мод руу авирч ханд авах гэтэл урдаас нь кафед сууж байсан эвгүй царайтай нөхөр зогсож байхыг харсан охин модон даруулан үхдэг. Харин нөгөө талд өвгөн буланд юмар бүтээсэн зүйлийг охин байна гэд бүтээлгийг автал өмнө нь охины чулуугаар цогсон Огава үхсэн байдалтай олдох нь тэр. Эцэст нь пенз эвгүй царайтай эрэгтэй гарт орж энэхүү хөгжмөөс олж хоёр эмэгтэй ам эрсцснээр 7 дугаар ангийн эхний хэсэг дуусч байгаа юм. Сайко-сан, би өнөөдөр чамд бэлэгтээ ирсэн. Би авахыг хүсэхгүй юм. Яагаад вэ? Кишимото хүн, чи яагаад надаас өөрийн биеэр асуугаагүй юм бэ? Би зүгээр л өөртөө итгэлгүй байсан юм аа. Гэхдээ би чамд үнэхээр дуртай. Тэгвэл маргааш сургууль дээр бичлэн хэлээрээ. Кишимотогийн бэлэг нь ягаан хайрцагт байх зүрхийн хэлбэртэй бөгж байдаг. Тэр хоёрыг инхүү ярьж байх үед үнэхээр гажиг царайтай эрэхтэй тэр хоёр дээр ирэн тэднийг шоолж ууртай байгаагаа илэрхийлэн "Би бол Fiber Jack" гэж нэрээ хэлээд "Би чамайг алах хэрэгтэй байна" гэд Кишимотог алчдаг. Үүний дараа Сайко ахаар дарсан зүуднээсээ сэрэн эргэн тойрны ажиглалтал Кишимотогийн түүнд өгөх гэж байсан бөгжний хайрцаг хажууд нь хэвтэж байдаг ба гэхдээ бөгж нь байдаггүй. Хар дарж зүүдэлсний дараа өдөр Кишимото хутгалуулсан эсвэл цэсэгдэж нас барсан байдалтай гудамжнаас олддог. Түүнийг алсан алуурч нь хэн бэ? Сайкод өгөх гэж байсан бөгж нь хайдсан бэ? Сайкогийн зүүдэнд орж ирсэн хүүдэн царайтай эрэхтэй Кишимотогийн алуурч нөө гэд маш олон асуулт гарч ирдэг. Сайко гэр бүлийнхэнтэйгээ муудалцсан. "Миний зөвшөөрлгүй миний өрөөрөө өнгийж нууцаар шагаадгаа бэл. Надад үнэхээр таалагдахгүй байна" гэж хэлсний ардаас үзэгдэл солигдоход хан дээр өрөмцөн юм уу, цоолсон юм уу, шин нүхнүүдийг харвал нэрэл түүний гэр бүлийнх нь нууцаар хардаг бололтой.
Өмнө ч бас цоолсон гэмээр нүхнүүдийг Сайко бүглэн битүүлж байжээ. Яг сайхан шин нүхнүүдийг бөглөө жаахан тавшаа сууж байтал түүний ах нь харандаагаар бүгсэн нүхийг цоолон хуруугаараа томруулах гэж оролдох үед Сайко хурууг нь зохиж хаалганы цаана нууцаар харан зогсох аав ээж рүүгээ жуурлан өрөөний хаалгыг хаадаг. Шүн дунд болоход Сайкогийн өрөөний таазыг өрөмдөж байхыг сонсоод тэр сэрнэ. Зүгээр өнгөрөөж чадахгүй учраас хурц хошуутай зүйл барин нөгөө нүх рүү хатгах үед дээд талд нэхийн нэгний хашгирах дуу сонсогддог. Маргааш нь өчигдрийн явдлын эзэд хэн болох нь гарна. Өглөөний цайны үеэр аав нь нүдээ боочгсон, ах нь хуруугаа наалтаар ороочгсон байдаг. Аав таны нүд зүгээр үү гэхэд зүгээрээ гэд их л тоомжиргүй хариулдаг бол ахаа таны хуруу зүгээр үү гэхэд бас л зүгээрээ чиний буруу бишээ гэж Сайког үл тоосон байдлаар хариулдаг. Уг явдлын дараа Сайкогийн төвчээр барагдан нагц эгч рүүгээ явхаар болдог. Косодо руу шууд явах автобус байхгүй учраас алхахаар шийднэ. Алхаад лээла эрэх болгон түүнд мухар гудамжнууд таарсны эцэст гол замтайгаа нийлэхэд нэг л хачин. Хажууханд нь нүүрний маск зараад сууж байх юм. Тэр маскнууд нь бүгд өөр царайны хувирлуудтай. Гудамжинд явж буй бүх хүмүүс бүгд нүүрний маск зүүсэн байх нь тэр. Замаа олохгүй мухарталд ороо зогсож байх зуур нэгэн залуу ирж та төрчихсөн үү? Би тань зам заагаад хүүгээд түүнийг дагуул явдаг. Дагуулж явж байгаа зам нь маш сонин айлын гэрээр шууд дамжаад бас харанхуй олон мод мэрилгэнүүдтэй. Ингээд явж байтал олон хүмүүсний айлын хаалгыг нүдчихсэн зогсож байхаар нь нөгөө залуу учрыг асуудал энд амьдардаг хүмүүс үүднийхээ хаалгыг хаачсан нээхгүй байна гэж хариулдаг. Энэ хүмүүс айлаар дамжин цаашаа гэрлүүгээ явдаг учраас замыг нь хаасанд орсон шуугчид уралсан байдаг. Сүүлдээ хүчээр хаалгыг эвдэн нээж чам шиг хувиа хичээсэн хүмүүс энэ хотод эмх замраагүй байдал үүсгэж байна гэд бөөнөрөө дайран илүү эмх замраагүй байдал үүсгэж байхыг харсан Сайко мэдээд шоконд ордог. Гэрийн эцдийг тэтгэр хүмүүс багантай хүлээд явсан байх ба Сайко үлээсийг тайлан тэдэнтэй ярилцдаг. Энэ хотын бүх байшин нийтийн хөдөлгөөнд нээлттэй. Тийм учраас хүмүүсийн гэр хувийнх биш олон нийтийн эзэмшил болсон. Нууцлал гэх ямар ч зүйл байхгүй. Энэ нь энд амьдарч байгаа хүмүүсийн гол асуудал. Гэт дээрээс нь Сайкогийн очих гэж байгаа газрыг зааж өгөн тэнд нь хачин бас аюултай хүмүүс амьдардаг. Гэмт хэрэг их гардаг цоврал алуурчинтай гэдгийг хэлэн маск зүүхийг санал болгож маск өгдөг. Үргэлжлүүлэн явхад зам таарсан хүмүүс нь хачин нэг л тохгүй бүр маш тохгүй мэдрэмж өгдөг. Эцэст нь нагац эгч болох Тамаяг энд ирдэг. Сайко удаан хугацаанд уулзсангүй шүү гэд найрсгаар хүлээн авах эгчийгээ харсан Сайко эгчт нь нэг л юм буруу байгааг хардаг. Түүний хувцас нь алга. Ер нь эгч нь харилцаа байгаа байдал гээд бүгд л хачин болчихсон байдаг. Удаан уулзаагүй эгч дүүс одоогийн байгаа байдлаа ярилцсан. Эгчээ та нэг л хачин байна. Хувцаа өмс. Бас ийм аюултай газар амьдрна гэдэг байж боломгүй зүйл гэхэд чи тэгвэл намайг сайн сонс. Энд ирэхдээ эхэндээ би тэмцэх гэж оролдог байсан. Хаалга төвжин, нуугдна. Гэвч энтгийн хүмүүс хаалга эвдэд ороод ирнэ. Хан өрөмдөж нүх гаргана. Тэгээд нууцаар ажиглана. Одоо ч бит хоёрыг яриа сууж байхад хүмүүс харж байгаа. Бүгд. Одоо бол би тэмцгээ болсон. Миний бүх зүйл нээлттэй бас хаалтгүй болсон. Сайко чан чи ч бас маск хаяад хувцас тайл. Яг л алим шиг. Үгүй, чадахгүй. Танд хувийн нууц гэж алга. Та үнэхээр л галзуурсан, эрүүл байхаа болсон байна гэж хэлэхэд тэр хоёрын байдал хурцдаж эгч нь алим асилж байсан хутгаа барин түүний хувцыг тайлах гэж дайрна. Үүнийг харсан Сайко айн зүгтгад эгч нь ардаас нь наа жижигхэн балмад охиныг бариарэ гэж хариулдаг. Үнэхээр л эгч нь галзуурсан байдаг. Зүгцаар нэг гудамжны буланд ирж зогсдол алуулчихсан цогц хэвтэж байдаг. Энэ нөгөө цуврал алуурчны хийсэн аллага байх. Эргэн тойрноос сайдар хартал ханны нүхнүүдээр харах маш олон нүдтэй хүн гэхэд чицүү, амтан гэхэд чицүү тиймэрхүү биетүүдийг олж хардаг. Өгтлээ айсан Сайко цаашаа зүгтээ явах үед дөнгөж ирж байхад нь зам зааж өгч байсан эрэгтэй тааралддаг. Оо, эмэгтэй, та энд байсан юм уу? Би таныг хаашаа гүгээд алга болчихвол гэж гайхлаа. Тэр хамаагүй надад эндээс явах замыг заагаад өг. Яаралтай. Ойлголоо тэгэлгүй яах вэ? Намайг дагаад яваарай. Голын дэргэд ирснээ залуу. Энд хууль бус барилгууд голын дагуу маш олноороо байдаг гэд ярих зур Сайко. Залуугийн хуруунд Кишимотогийн өөрт нөх гэж байсан зүрхийн хэлбэртэй бүгж байгааг хардаг. Харсныг нь анзаарсан залуу би энэ бүгжийг танд бэлэг болгож өгье. Хөөх гайхалтай. Таны хуруунд яг таарж байна. Бас өмнө нь хоёулаа уулзаж байсан юм шиг байна гэд маск автал ангийн эхлэлд Сайкогийн зүүдэнд Кишимотог алж байсан алуурчин байдаг. Чи Кишимотог алсан биз дээ? Яагаад түүнийг алж байгаа юм?
Чи найз залуудаа талархах ёстой. Найз залуу чинь тэнд байгаагүй бол оронд нь чамайг алах байсан юм гээд Ингрээсээ утга барин одоо чиний ээлж гээд түүн рүү дайрдаг. Энэ үед Сайкогийн эгч болох Тамаяа гарч ирэн алуурчин ардаас нь утгаар дүрэн алдаг. Сайко голыг дагаад яваарай. Тэгвэл эндээс гарнаа. Эгчээ хоёлаа хамт явъя. Та битгий энд амьдраа гэхэд эгч нь юу ч хэлэхгүй цааш явснаар Ито Жүнжи коллекшны 7 дугаар анги маань дуусж байгаа юм.